Сайн байцгаана уу. За намайг Довчин Овгтой Ишигбаатар гэдэг. За би 2000 онд улсын багшийн их сургуулийг банкны багшийн мэргэжлээр төгссөн. За төгснөөс хойш одоо өдний хүртэл одоо 22 дахь жилдээ тус боловсролын сурлын байгууллагт ажиллаж байна. Ажиллаж байгаа хугацаанд одоо ахмад багшийн хувьд одоо залуу багш нартай гэж арга зүйгээс хуваалцахын тулд одоо би ээж хичээлийн хөтөлбөрийг хэрхэн яаж бүтээлтэй тэмдэглэх вэ гэдэг өөрийнхөө одоо хийсэн бүтээсэн зүйлээ үзэж сонирхуулъя гэж бодсон юм аа. За миний хувьд бол одоо энэ би одоо ээж хичээлийн хөтөлбөрийг яг өөр сонирхолтой байдлаар нааж зурах хэлбэрээр яддаг. Одоо энэ болохоор миний 2008 оны 9 сарын 1 гэж энэ болохоор миний 2 дахь дэвтэр юм байна. За ингээд А4 улс том дэвтэр байгаа. За ингээд бүх хичээлүүд одоо ингээд тухайн хичээлтэйгээ холбоотой одоо хаанаас одоо нөгөө эрэл хайвал хийж одоо наах, зурах. За одоо ингээд жишээлбэл зурсан одоо зурганд олдгоо зурах ч юм уу тий. За ингээд тэмдэглэлээ хөтөлгөө одоо баримтны шавраар одоо бүтээл хийх ч юм уу. Ингээд тэмдэглэдэг. За ингээд тэмдэглэсний үр дүн чухам юу вэ гэхээр одоо нөгөө ангийн маань хүүхдүүд сурагчд маань болохоор одоо хичээл төлөвлөлт өөрсдийнхээ хичээлдээ одоо тухайн зааж байгаа хичээлийнх нь хичээлийг нь өөртөө сонирхолтой байдлаар эсвэл зурах эсвэл одоо нөгөө зураг хаанаас хайшлбар хаана наах уу дэвтрийнхээ одоо төлөвлөлтөндөө маш их анхаарч нэгдүгürt гооцоо мэдрэмж олж байна, хоёрдугаарт яаж юм маш цэвэрхэн бичиж байна. Цэвэрхэн бичнэ гэдэг чинь одоо өөртөө нөгөө сонирхолтой учраас хичээлдээ маш идэвхтэй, сонирхолтой, урам зоригтой одоо нөгөө мэдхтэй болж үр дүн нь бол тэгж харагдах юм аа. За тэгээд энэ болохоор энэ 2008 оных дараагийн дэвтэр бол одоо ингээд 2020 оноос ингээд за энэ 4 дахь дэвтэр байгаа. 2020 оноос үдээр одоо би явж байгаа. Ингээд явж байгаа. За ингээд залуу багш нартай гэж хэлэхэд энэ хөө ээж хичээлийнхэн хөтөлбөрийг иймэрхүү байдлаар бүтээлчээр тэмдэглэвэл за суралцагч шанар маань хичээлдээ сонирхолтой бүтээлч иймэрхүү суралцах нь одоо маш үр дүнтэй маа гэж бодож байгаа. За тэгээ банкны багшийн хувьд миний хувьд тэгэхээр өөрөө ингэж хичээлээ тэмдэглэхээс гадна одоо нөгөө хүүхдүүдтэйгээ адилхан мөн хүүхдчгээ адилхан одоо яг өөрөө ингэж хичээлээ бас хийдэг болсон. Жишээлбэл одоо ингээд залуу багш нарын хичээл суусан. За суусан болгоных нь хичээлдэр би ингээд мөн адилхан өөрөө ингээд зурна. Зурж тэмдэглэн. Тэгээ өөрөө ирэхгүй л ийм болчихдөг юм байлээ. Тийм учраас одоо нөгөө багш сурагч гэдэг чинь ерөөсөө багшууд сурагчийн төл. Тийм учраас одоо багш өөрөө ингээд хүүхдүүдтэй хичээлээ тэмдэглэж байна гэдэг чинь одоо яг өөрөө бас ийм өөрөө ирэхгүй ийм л болдго юм байлээ. За ийм учраас одоо багш нартай гэж хэлэх залуу багш нартай ээж хичээлийнхээ хөтөлбөрийг иймэрхүү байдлаар бүтээлчээр тэмдэглэж өгвөл цаашдынх нь одоо нөгөө ажил хөдөлмөр хүүхдүүдийн сурлагад ахиж амжилт гаргана гэж бат итгэлтэй байгаамаа. Ингээд та бүхэндээ анхаарал тавьсан явдалд баярлалаа.